Сайн байна уу? LXP-ийг e-school цэгийн системд сургалтын менежер өөрийн бүртгэлээр нэгтгэн орно. Дэлгэцийн зүүн дээд болонд байх анги сонгоно хэсгээс асран хамгаалагчийн мэдээлэл харах анги бүлгийг сонгож анги үндсэн цэсийн асран хамгаалагч дэдсийг сонгоно. Ингэснээр зөвшөөрөл хүлээж байгаа буюу e-parents application-аар сурагчийн мэдээлэл харах хүсэлт илгээсэн асран хамгаалагч болон нийт бүртгэлтэй эцэг эхчүүдийн тоо. Эцэг эх нь ороогүй буюу асран хамгаалагч нь e-parents бүртгэлгүй сурагчдын тоо болон санхүүгийн хэмжлэл төлөгдөөгүй улмаас үйлчлэгийн эрх хаагдсан асран хамгаалагчдын тоо харагдана. Сурагчийн игнэний хамгийн сүүлийн нүдэнд байх цэнхэр тоон дээр товшиж асран хамгаалагчийн мэдээлэлтэй танилцах боломжтой ба тухайн сурагчийг хэдэн асран хамгаалагч хянаж байгааг харж болно. Ямар нэг шалтгаанаар тухайн асран хамгаалагчийн сурагчийг хянах эрхийг хаах боломжтой бөгөөд ингэхдээ асран хамгаалагчийн игнэний төгсгөлд байх улаан X тэмдгийг дарж устгах сонголт хийнэ. Зөвшөөрөл хүлээж байгаа ангиллал дээр дарж ирсэн хүсэлтийг зөвшөөрөх ба хооснуудыг зөвлөж зөвшөөрөх товч дарснаар тухайн асран хамгаалагчийн эрх идэвхжнэ. E-parents application-д асран хамгаалагч нь бүртгэл үүсгээгүй сурагчдын нэрсийг дээр нь товшиж харах боломжтой. Мөн хайлтын хэсгээс сурагчийн нэр, код, овог зэргээр шүүн хайж болно.